1 тэрбум доллароос дээш хөрөнгө оруулалт шаардлагатай төслийг мега төсөл гэж нэрлэдэг. Тэгвэл Монгол улсын хөгжил, нийгэм эдийн засагт өндөр ач холбогдолтой. Тэр дундаа эрчим хүчний салбарт бүхэлдэн дэвшил авчрах мега төсөл хэрэгжиж эхлэхэд бэлэн болоод байна. Энэ бол 5 толгойн нүүрсний бүлэг ордод түшиглэн байгуулах 450 мегаваттын хүчин чадал бүхий 5 толгой цахилгаан станцын мега төсөл юм. Эрчим хүчний нүүрсний асар их нөөцтэй 5 толгойн бүлэг ордод байгуулах энэхүү цахилгаан станцыг барих шийдвэрийг Монгол улсын засгийн газраас 2013 онд гаргасан. Мөн оныхоо 3 дугаар сард уг мега төслийг хэрэгжүүлэх төслийн нэгжийг эрчим хүчний яамны дэргэд байгуулсан байдаг. Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий төсөл болох оюу толгой 5 толгойн төслүүдийг дотоодын нүүрсээр ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээр хангах нь 5 толгойн цахилгаан станцын төслийн үндсэн зорилго юм. Өөрөөр хэлбэл уг цахилгаан станц баригдсанаар Монгол улсын төвийн бүсийн болон өмнгийн говийн стратегийн орд газруудыг эрчим хүчээр хангах боломжтой болно. Учир нь өмнгийн говьд бие даасан цахилгаан эрчим хүчний систем хараахан үүсээгүй байгаа энэ үед цахилгаан станц баригдсанаар бодит хэрэглэгчийг бий болгох бүрэн боломжтой. Энэ 5 толгойн цахилгаан станц бол энэ манай орд дээр бол баригдана гээд маш удаан хугацаанд яригдж байна. Тэгээ бидний бол одоо өсч хүлээж байгаа энэ бүтээн байгуулалт юм байна. Манай компанийн хувьд бол эрчим хүчний нүүрсийг энэ говийн аймагуудад болон Монгол улсын эрхцээнд 52 дахь жилдээ нийлүүлж байгаа юм туршлагатай компани. За мэдээж энэ станц баригдсанаар манай дотоодын цахилгааны хэрэглээ, Өмнө Өвөө аймгийн энэ олон уурхайн цахилгааны хэрэглээнд бол маш их юм давуу тал бий болно. За бид хүн бол одоо дизель түлшээр ажилладаг экскаваторууд, хүн машин механизмд ашиглаж байна. За хямд цахилгаан одоо үүсгэр хажууд бий болсноор бид хүн бага өртгөр нүүрс олборлох энэ уулын ажлын техникүүдийг одоо цахилгаанаар ажиллах экскаваторуудыг оруулж ирэх. Ингэснээр уулын ажлын зардал багасах, үр ашиг нэмэгдэх юм боломжтой. Өмнө говь, ухаах удаг, оюу толгой болон орон нутгийн иргэдийг найдвартай байнгын эрчим хүчээр хангах, бүгд найрамдах хятад ард улсаас импортлдог эрчим хүчийг багасгах, бус нутгийн эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилготой уг мега төслийг хэрэгжүүлэх 5 толгойн цахилгаан станцын төслийн нэгжийг 2013 оны 3 дугаар сард эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан. Мөн Монгол улсын засгийн газар бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 71-р тогтоол, төсөл санхүүжүүлэх тухай 80 дугаар тогтоол, төрийн эмчийн оролцоотой компани байгуулах тухай 129-р тогтоол, 5 толгойн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх тухай 261-р тогтоолуудыг 2013 онд тус баталсан юм. Түүнчлэн Монгол улсын засгийн газар 5 толгойн станцын төслийн нэгжийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээг 2016 онд байгуулж төслийг хэрэгжүүлэх эрх зүй болон татврын орчинд тогтвортой байлгах нөхцлүүдийг бүрдүүлж өгсөн юм. Төсвийн хүрээнд Улаанбаатараас 480 км, оюу толгойгоос 135 км-т байрлах 5 толгойн нүүрсний ордод 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станц, 5 толгойгоос оюу толгой хүртэл 220 кВт-ийн 2 хэлхэд 132 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, мөн ус хангамжийн систем байгуулах юм. Нийтдээ 450 мегаваттын хүчин чадал бүхий цахилгаан станц нь бүрэн хүчин чадлаараа үйл ажиллагаагаа явуулахад жилд 1.5 сая тонн эрчим хүчний нүүрс шаардлагатай. Гэтэл 5 толгойн бүлэг ордод асар их хэмжээний эрчим хүчний нүүрс ашиглахгүй овоолго үүсэж байгаа 5 толгойн коксчих нүүрсийг экспортод гаргадагч эрчим хүчний нүүрсийг экспортлдоггүй. Тийм учраас их хэмжээний овоолго үүсгэж байгаль орчинд ч эрсдэл, хор хөнөөл дагуулж байгаа юм а. Харин 5 толгойн цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулснаар энэхүү үн цэнгүй болсон овоолго эдийн засгийн эргэлтэнд орж дотооддоо үйлдвэрлэх эрчим хүчний их үүсвэр болох юм. Өмнө Өвөө аймгийн хэмжээнд бол оюу толгой чиглэлээр мөн баруун шивээ хөрөн чиглэлээр гадаадаас хятадаас өндөр үнэтэй тогийг баруун сумдууд маань мөн одоо оюу толгой үйлдвэр тэр чигээрээ Хамбогд, Баян чиглэлд авч байна. Тэгэд энэ станц маань баригдсанараа энэ Өмнө Өвөө аймгийн бүс нутагт хамгийн хямдхан найдвартай цахилгааны их үүсвэр бий болох юм. 5 толгойн орд маань өөрөө коксчих нүүрс, одоо эрчим хүчний нүүрс гэсэн одоо ариун нөөцтэй. Эрчим хүчний нүүрсний бол маш их нөөцтэй ийм орд байгаа. Ийм учраас
энэ Монгол улсад хямд өртөгтэй, найдвартай цахилгаан бол энэ ордоос энэ цахилгаан станц баригдсанараа бий болох бүрэн боломжтой юм аа. За нүүрсийг цахилгаан эрчим хүч болгох нь бол энэ Монгол улсын болоод энэ 5-7 ордын бол нэн тэргүүнээс зорилго юм аа. Энэ орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын бас яг эрхэм зорилго юм. Манай компани бол энэ цахилгаан станцад яг тохирсон нүүрсийг урт хугацаанд нийлүүлэх бүрэн боломжтой юм аа. 5 толгойн цахилгаан станцын эрчим хүчний нүүрсийг үндсэн нийлүүлэгч нь Эрдэнэс 5 толгой, Energy Resource, орон нутгийн өмчөд 5 толгой компаниуд байх юм. Учир нь 5 толгойн бүлэг орд нь эрчим хүчний асар их нөөцтэй боловч экспортод гаргахгүй овоолго болон үлдэж байна. Энэ нь байгалийн баялагын өргөй зарцуулалтаас гадна хаягдал нүүрсний овоолгын өөрөө шатах процессоос үүдэх байгалийн гамшиг үүсэх эрсдэл агуулж байдаг. Үүнээс гадна хаягдал нүүрсийг ил задгай хаях нь хөрс, ургамлан бүрхөвч, усны нөөцийг бохирдуулахаас гадна агаарт хүхэр, азот зэрэг элементүүдийг ялгаруулан агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг. Тиймээс овоолго бүхий эрчим хүчний энэ их нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах үндсэн боломж нь 1.5 сая тонн эрчим хүчний нүүрс ашиглах 5 толгойн цахилгаан станцыг барьж ашиглалтанд оруулах явдал юм. Нөгөө талаар 5 толгойн цахилгаан станц нүүрсээр дутагдах, хомсдох тохиолдол гарахгүй байх бүрэн баталгаатай юм. 5 толгойн цахилгаан станцын төсвийн 1 тэрбум $, босгох 1.5 сая тонн эрчим хүчний нүүрс нийлүүлэхэд Эрдэнэс 5 толгой компани хамтарч ажиллах бүрэн боломжтойг илэрхийлээд байгаа юм. Ер нь оюутлогоо компани гэхэд жилд 270 орчим киловатт цахилгаан хэрэглэнэ. За манай Эрдэнэс 5 толгой хувьцаат компани одоо энэ төсөл нийт бүтэн хүчин чадлаар ажиллагаа гэхэд 170 орчим мегаватт цахилгааныг хэрэглэх шаардлагатай болно. Тэгэхээр цахилгаанаас дотоодын баталгаатай их усүрээс авах ийм зайлшгүй зорилго бол аль ч аж ахуйн нэгжлүүд бол байж байгаа. Тийм учраас энэ үйл ажиллагаа төсөлд нь оролцоод энд нь өмнө тогтоох барьцаанд ордог ийм төвшөнд харилцан дэмжсэн ийм төслийн нэг байгаасаа л гэж бид үзэж байгаа. Тэгвэл дотоодын нүүрсийг ашиглан үйлдвэрлэсэн эрчим хүчний үндсэн худалдан авагч нь оюу толгойн төсөл байна. Дэлхийн хэмжээнд эхний 10-т багтах алт зэсний нөөцтэй оюу толгойн ордны төсөл нь өнөөдрийн байдлаар нэг цагт 100-160 мегаватт эрчим хүч ашиглаж байгаа. Хэрв гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч ашиглалтад орвол шаарддаг эрчим хүч нь цагт 256 мегаватт хүрч өсөх юм. Өнөөдөр Монгол улс дотооддоо оюу толгойд шаарддаг эрчим хүчийг үйлдвэрлэж чадахгүй байгаагаас оюу толгой бүгд найрамдах Хятад ард улсаас эрчим хүчээ экспортоор авдаг. Оюу толгой бүгд найрамдах Хятад ард улсаас эрчим хүчээ экспортоор авч жилд 130-аас 150 орчим сая $, төлж байна. Энэ хэвээр гүний уурхай ашиглалтад орвол жилд 100-ээс 200 сая $-ыг урд хөрчөд төлж эхэлнэ. Тиймээс 5 толгойн цахилгаан станцыг яаралтай барьж ашиглалтанд оруулан урд хөрч рүү урсаж буй эрчим хүчний төлбөрийг эх орондоо үлдээх боломжтой юм. Цахилгаан станцын хүчин чадал оюу толгойн хэрэглээг гүний уурхайн хамт бүрэн хангаа зогсохгүй 150 орчим мегаватт эрчим хүчээр бусад компаниуд орон нутгийг хангаж чадах юм. 5 толгой цахилгаан станц анх байгуулагдсанаас хойш товлсон цаг хугацааныхаа дагуу техникийн болон арилжааны ажлуудаа амжилттай гүйцэтгэж дуусгасан байдаг. Төлөвлөгөөний дагуу 2017 онд цахилгаан станц ашиглалтанд орж оюу толгой төслийг эрчим хүчээр хангаж эхэлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтанд орох бүхэл шавж тавьж амжаагүй байгаа нь өөрөө шалтгаантай юм. Тодорхойлбол Монгол улсын засгийн газар Rio Tinto Group-ийн 2009 онд байгуулсан оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний 7-гийн 3-т үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш оюу толгой компани 4 жилийн дотор дотоодын 3 их усврээ эрчим хүчээр хангахаар тусгасан байдаг. Ингэхдээ хөрөнгө оруулагчийн санхүүжүүлсэн эсвэл барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц 3 дахь читгэдийн санхүүжүүлсэн эсвэл барьсан нүүрсээр ажиллах цахилгаан станц Монгол улсын цахилгаан эрчим хүчний сүлжээнээс сонгох эрхтэй гэж заасан юм. Энэхүү заалтын хүрээнд 2017 оны 7 дугаар сараас эхлэн оюу толгой компани өөрийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ зөвхөн дотоодын их усврээс бүрэн хангах үүрэг хүлээсэн байдаг. Гэвч 2014 оны 8 дугаар сарын 14-нд ерөнхий сайд асан Алтан хуйгийн тэргүүлсэн Монгол улсын засгийн газар болон оюу толгой компани хооронд өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг байгуулж гарын үсэг зурсны уршгаар 5 толгой цахилгаан станц зогссон гэхэд болох юм. Өөрөөр хэлбэл энэ гэрээг байгуулснаар оюу толгой компани
Монголоос эрчим хүч авах үүргээ заавал биелүүлэх шаардлагагүй болсон бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээний 7-гийн 3 дахь заалтыг хүчингүй болгосон юм. Оюутлага хязгаарлалт хариуцлага компани 5-7 цахилгаан төсөл дэх оролцоо үргэлжилж байгаа нөхцөлд оюутлага хязгаарлалт хариуцлагатай уг үүргийг заавал биелүүлэх шаардлагагүй гэдгийг 7-гийн 3-ыг биелүүлэх шаардлагагүй гэдгийг засгийн газар зөвшөөрч байна. Ингэж болохгүй шүү дээ. Их хурлаар орцсон юм хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг ингэж өөрчилж болохгүй. Зөвшөөрч байна. Ийхүү төтгөлзүүлсэн үед оюутлага хязгаарлалт хариуцлагатай компаниг хөрөнгө оруулалтын гэрээний 7-гийн 3 дахь заалтыг ямар нэг байдлаар зөрчсөн эсвэл дагж мөрдөөгүйг засгийн газар үзэхгүй болно. Ийм зүйлийг хийсэн, хууль зөрчсөн. Монголоос эрчим хүчээ 4 жилийн дотор авах ёстой байсан тэр хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг энэнгээр төтгөлж байна. Тэгэхээр энийг л хүчин болгосон. Ойлгомжтой болсон уу? Тэрнээс биш оюутлагын цахилгаан станц барих гэрээг цуцлсан юм огт байх. Өөрөөр хэлбэл нөгөө 3 хувилбараас би түрүү хэлсэн шүү дээ. 3 хувилбараас болвол яах нь вэ? 4 жилийн дотор эрчим хүчнээ аавна гэж байгаа. Нэг нь болохоор оюут толгойн өөрийн санхүүжүүлсэн буюу өөрийн барьсан гэж байгаа. Энийгээ оролцуулаад одоо бүх эрчим хүчний байж болох боломжтой хувилбаруудыг болвол авч үзнэ гэсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ гэрээ саяын тэр нэг өмнгийн говийн гэрээ гэдэг цуцлагчнаар яасан. Одоо тоолуур гэж хэлсэн. Одоо 4 жилийн дотор Монголоос эрчим хүч авах хэрэгтэй болсон. Монгол улсад ашиггүй хууль зөрчил байгуулагдсан өмнөд бүсгийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг байгуулсан хүмүүст хариуцлага тооцох асуудал мөн яригдж, авилгатай тэмцэх газар ч мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байна. Энэ төсөлтэй холбогдуулан 5 толгойн цахилгаан станц, мега төслийн захирлалсан инх сайхан болон бусад албан тушаалтнуудыг шалгаж байгаа юм. Гол нь улсын хурлаар хилцүүлээгүй гэрээг байгуулсан нь эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, хууль зөрчсөн үйлдэл учир холбогдох байгууллагууд шалгаж, хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурийг засгийн газрын зүгээс илэрхийлж байна. Тухайн үед буюу 2014 онд Монгол улсын засгийн газрыг төлөөлж, тухайн үеийн эрчим хүчний сайд Сонинпил, эрчим хүчний зохицуулах хорооны дарга Отгонбаяр нар гарын үсэг зурсан нь тодорхой болсон. Харин энэхүү гэрээнд гарын үсэг зурах эрхийг ерөнхий сайд асан алдан хуйг олгосон захирамж өнөөдөр ил тод болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэгдэж байна. Тиймээс Монголын талд ирэх энэ ашгийг үгүй болгосон, хууль бусаар зурагдсан өмнөд бүсгийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг хөрөл зөвхийн тэргүүлж буй засгийн газар 2 дугаар сард цуцалж, хөрөнгө оруулалтын гэрээний 7-гийн 3 дахь заалтыг дахин хүчин төгөлдөр болгоод байгаа. Энэхүү заалт хэвийн мөрдөгдөж эхэлснээр 4 жилийн дараа дотоодын их усүрээс эрчим хүчээ авах тоолуур эргэж эхэлсэн юм. Монголын засгийн газрын зүгээс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос хангах, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж буй. Харин оюутлага компани зүгээс 4 жилийн дотор цахилгаан станц барьж байгуулах, эсвэл 5 толгойн цахилгаан станцаас авч ашиглах оюут толгой төслийн цахилгаан эрчим хүчний төлбөрт баталгаа гаргах, бусад их үүсвэр гэсэн 3 хувилбараас сонголт хийх болоод байна. Тус компаниас гаргасан мэдэгдэлд засгийн газрын төслийн нэгж MCS компани, Rio Tinto, оюут толгой хамтарсан 5 толгойн цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулагч зөөхөн техникийн болон эдийн засгийн санал эрүүлэх стратегийн хөрөнгө оруулагч байхгүй зэрэг шалтгаанаар 4 жилийн дотор 5 толгойн цахилгаан станц ашиглалтанд орох боломжгүй хэмээн үзэж бугаан илэрхийлсэн. Харин оюут толгой компани өөрийн талбай дээрээ цахилгаан станц барих хувилбар нь цаг хугацааны хувьд боломжгүй. Ер нь хамгийн ашигтай төсөл нь бол тавхан бодолтой 200 сая доллараар одоо эрчим хүчээ хятадаас судалж авч байна шүү дээ. Одоо удахгүй 200 сая доллар хүрнэ. Тэр чинь 3-4 жилийн дотор л энэ станцаа нөхчгөр байгаа байхгүй. Энэ дэр нэг төрүүнийг асуулт асуусан шүү дээ. Ахгүй гэдэг зүйл байхгүй. Энд чинь ингээд нөгөө 5 толгой станц юм уу аль нэг станц зөрсөн Монголын эрчим хүчний системд нийлүүлнэ шүү дээ. Тэр нөгөө хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголоос авна л гэсэн учраас тэгэл одоо тэр Монголын эрчим хүчний системээс 4 жилийн дотор авахаас өөр арга байхгүй. Гэхдээ 4 жилийн дотор гэсэн учраас бас нөгөө тэднийх чинь нөгөө 4 жилийн дотор гэхээр бас тэдтэй чи өөрийн сонголттой хувилбар байгаад байна шүү дээ. Гэхдээ бид нар ярина л да. Манайх бол найдвартай их усүртэй болчлоо. Одоо та нар одоо манайхаас аав гэдэг ингээд ярих юмнууд гарна. Гэхдээ 4 жилийн дотор бол тэднийх бас сонгох хувилбартай байгаад байна шүү дээ. 4 жилээс цааш бол байхгүй Монголоос л.
Яг л гэрээтэйгээ хүлээцвч байсан. Ийм учраас бүх судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажлууд болон техник эдийн засгийн үзүүлэлтээ бүрэн боловсруулж дууссан. Бүх шатны ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа 5 толгойн цахилгаан станцын төсөл оюу толгой Батландаалд гаргавал 2022-оос 2023 он гэхэд ашиглалтанд орох бүрэн боломжтой юм. 5 толгойн цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалт энэ ондоо эхлэхэд бэлэн болсон бөгөөд хөрөнгө оруулалтын 66%-ийг дэлхийд томоохон тооцогддог Японы Marubeni корпорац 34%-ийг Монголын MCS Group хангахаар сонгогдоод байгаа. Хөрөнгө бол олон улсын байгууллагаас манай хөрөнгө оруулагчид бол авахд бол бэлэн. Хөрөнгө оруулагч талд бол зээл өгөхөд бол гадны банк санхүүгийн байгууллага бол нээлттэй байгаа. За ганцхан хөрөнгө оруулалтын хөрөнгийн баталгаан дээр л ярьж байгаа. Гэхдээ ирээдүйнтэй бол өнөөдрийн байдлаар одоо манай энэ 5-7 цахилгаан станц барих төслөөс ямар нэгэн байдлаар татгалзаагүй энэ дээр бол хамтраад ажиллаа явж байгаа. Тийм учраас өнөөдөр одоо өөр дээрээ байрна, манай дээр байрна гэдэг асуудлыг бол би хэлж чадахгүй. Ямар ч байсан бол үнийн хилцээ болон Батландаалтын хилцээг бол маш нарийн нэгт уулзаад явж байгаа. Цагаан сарын өмнө ч уулзсан. Одоо өнөөдрийн авсан мэдээлэлээр бол манай хөрөнгө оруулагч тал бол ирээдүйн компани хүмүүстэй бол дараагийн уулзалтын товыг тогтоогоод явж байна. Тийм учраас 5-7 цахилгаан станц төсөл бол цаашид амжилттай хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэрв Rio Tinto 5 толгой цахилгаан станцаас ашиглах оюутлогын цахилгаан эрчим хүчний төлбөрт баталгаа гаргахаар шийдвэрлэвэл олон улсын банк санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулагчид санхүүжилт олгож бүтээн байгуулалт эхлэхээр хүлээгдэж байна. Нөгөө тэгвэр Монгол улсын засгийн газраас дэвшүүлж буй 7 том зорилтын нэг нь дотооддоо эрчим хүч үйлдвэрлэж, дотоодын эрчим хүчээр улс их орны хэрэгцээг хангах юм. Энэ хүрээнд 5 толгойн цахилгаан станц тэргүүтээ томоохон цахилгаан станцуудыг барьж ашиглалтанд оруулах ажил засгийн газрын бодлогоор хэрэгжих гэж байна. Хоёрд нь ард түмнээ эрчим хүчээр хангах юм. Өнөөдөр манай ард түмэн манай улс гадаадаас эрчим хүч авч байгаа. Дотооддоо эрчим хүчээр хангах ёстой. Тэгэхэд бол 5 толгойн цахилгаан станцыг барих ёстой. Өмнө хувийнхан хятадаас эрчим хүч авч байгаа. Баруун аймагуудынхан Оросын холбооны улс хятадаас эрчим хүч авч байна. Бид нар эрчим хүчний дутагдaltaй. Тийм учраас Монголд эрчим хүчний станцуудыг барих хэрэгтэй. Эрдэнэ мөрөндийн усан цахилгаан станцаа барих хэрэгтэй. 5 толгойн станцаа барих хэрэгтэй. 3-4-р цахилгаан станцаа өргөх ёстой. Аймгийн 13 аймагт бид нар дулааны болон цахилгаан станцуудыг барих гэж төлөвлөж байгаа. Энэ ажлуудыг хийн. Ингээд дотооддоо эрчим хүчээр хангах ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Хоёр дахь том асуудал. Үүнээс гадна 5 толгойн ордыг эрчимжүүлэх талаар цогц бодлогыг ойрын үед засгийн газар боловсруулж, улсын хурлаар хэлэлцүүлэх гэж байна. 5 толгойн ордны цогц бодлогыг зайлшгүй нэгэн хэсэгт нь 5 толгойн цахилгаан станц тул төрийн бодлогоор төсвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх болж байгааг энд онцолж байна.